Necesito sobrevivir. Your love been totally. I am so obsessed. I want to choke your body. I want it in my chemistry. Энэ хамгийн сүүлд нээлттэй хийсэн бүрэн хэмжээний фильмийг танилцуулахаар бэлтгэсэн байгаа. Энэ анимыг One Piece-ийг мэдгүй хүн ч гэсэн үзээд ойлгох болохоор өмнөх түүхтэй бараг л холбогдохгүй гэсэн үг юм. За тэгээд олон зүйл ярих шаардлагагүй байх шууд аниме хэлтүүлцгээе. One Piece фильм. Далайн дээрэмчдийн нэр нүвээс сул дорой нэгний үед амь сүрсэн тэмцэл болон мөнхөрсөн. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд далаад гарч байгаа хүмүүс байхад зарим нэг нь зөвхөн дээрэмт онуулахын далаагаар хэсүүжлэн явдаг байлаа. Хаас айгүй өсвөглөнд нэрвэгдсэн үхэл амьдралын зааг дээр байгаа хүмүүс. Энэ бүхэн цэг тавь чинэрний бүтээгээр гарч ирсэн манай гол дүрийг Ута гэдэг. Ута бол Улаанс Шанксийн өргөмөл охин бөгөөд Люфигийн багын найз билээ. Тийм, чи зөв сонссон. Шанкс охинтой байсан юм билээ. Ута бусдыг байлдан дагуулах чадвараараа олонд ихийг нь танигдсан бөгөөд үнэхээр тоглолт дуусны дараа Ута тайзнаас бууж шүтэн бишрэгчтэй халуун дотны мэдчилгээ дэвшүүлв. Энэ үед нэгэн бүлэг хүмүүс Утаг хулгайлахаар төлөвлөж байлаа. Тэд Утаг хулгайлан барьцааж ихээхэн мөнгөтэй болж олон талдартай болно гэж мөрөөдөж байв. Гэнэт Люфи тайз руу бууж ирээд чи Ута мөн үү намайг санаж байна уу хэмээн асуудаг. Ута хэсэг тэнэгэлзэн байснаа Люфи чи юу? Ута баярлан Люфидэд дэврэглэж хүмүүс бүр шоконд орно. Люфи хүмүүст Утаг Улаанус Шанксын охин гэж зарладаг бөгөөд Шанкс бол далайн дөрвөн хаадын нэг билээ. Гэнэт буундуу гарч Утаг хулгайлахаар завдсан далайн дээрэмчд ойртон нэрв. Энэ үед том ээжийн далайн дээрэмчдийн багийн бүрүүлээ болон овин нарч гарч ирдэг. Люфи чи мөн энд юу хийж байгаа юм гэхэд бүрүүлээ. Би Утаг том ээжд өгөх гайхалтай бэлэг гэж бодож байгаа хэмээгээд порталны өөрсдийн зэргүүдээ гаргаж ирв. Энэ үед Санжи бүрэг Зоро гурав хүчрэн дээрэмчдтэй тулдаж эхэлдэг. Тэдний араас манай багийн бусад гишүүд ч хүч нэмнэ. Гэнэт Ута гараа өргөж энэ тоглолтын хүн баяр баясгалыг авчирдаг. Гуниг хурах эсгүй хэмээн хэлдэг. Нэгнээр Утаг сэлмээрээ занан сүрдүүлэхэд Люфи түүнийг аврах гэсэн ч Ута өөрөө аргалан гэдгийг бодлого түүнийг далаагаас гаргана ирж би чиний чөтгөрийн жимс эцсэн гэдгийг мартаж орхичээ гэж хэлдэг. Люфи уурлан Утаг булхайцсан хэмээн буруутгав. Тэр хоёрыг маргалдаж байх үед манай хэд хурж ирнэ. Нами тэднээс яаж танилцсан болохыг асуудаг. Тэд анх 12 жилийн өмнө танилцсан бөгөөд Шанкс Пуша тосгонд Утаг дагуулсан нэрсэн байлаа. Люфи Ута хоёрч бие биетэйгээ өөрсөлдөн ихээхэн маргаан үүсгэн. Тэдний багын дурсамж ийм л хөвгөлтэй аз жаргалтай бас хөө ширүүн өрсөлдөөнтэй өнгөрч. Гэвч нэг өдөр Ута Шанксийн багийнхантай хамт аялалд гараад эргэж ирээгүй юмсан ч. Энэ үед Ута Люфи далайн дээрэмчин байхаас татгалзаж түүнтэй хамт хүссэн бүхнээ авч болох. Гэвч тэдний хамгийн том асуудал нь Утагийн жинхэнэ хүчийг мэдэх байлаа. Энэ байдлаараа тулдвал тэд түүнийг хизээч ялахгүйгээ мэдж байв. Гэвч Ута тэдний байршлыг олон өөрсдийн зэргүүдээ болон шүтэн бишрэгчтэй дагуулсан нэрсэн байлаа. Шүтэн бишрэгчдийн нэгнээнд Коби болон түүний хамтрагч мөн Бруноноор дүр хэсгэн тусламж гуйхыг хүсэж байлаа. Люфи багийнхандаа ихээхэн санаа зовж байсан ч эхлээд тэд зугтах шаардлагатай болов. Яг энэ үед нэгэн хөгшнээр гарч ирэн тэднийг нуугдахад нь тусалдаг. Люфи хөгшнээрээс хэн болохыг нь асуухад тэр өөрийгөө Илига улсын захирагч Гордон гэж танилцуулав. Энэ газар урд нь хөгжмийн нийслэл байсан ч бүх хүн нэг шөнийн дотор алга болжээ. Үндсэндээ Утаг өсгсөн хүн нь Гордон байв. Энэ арал дээр тэр хоёроос өөр хүн байгаагүй учраас бяцхан охин ганцаард автсан байлаа. Тэрээр үргэлж алдсан найзуудынхаа тухай дуудулдаг байсан. Гордон түүнийг алдартай дуучин болгож бүх хүнд баяр баясгал өгөхөд тусалсан ч түүний дууг бусдад хэрхэн түгээгээ гайхамшигт хоолоогоо ашиглан Тэнгисийн бүх зэргийн хүчийг удирдах байв. Энэ үед төсөөллийн ертөнцид Тэрсэн малгатын багийнх нь хөгжим зэвсгүүдээс зугтахыг оролдож байлаа. Тэд нотоос салах гэж яаж хичээсэн нэг л болж өгөхгүй байв. Гэнэт Робин Ута тэднийг дуу болгон гэсэн үгсийг санаж өөрсдийн хөгжмийн нот болгон хорсон байж магадгүй гэж хэлдэг. Яг энэ үед Коби Бруногийн хүчийг ашиглан тэднийг аврахаар ирсэн байлаа. Тэрээр Робины хэлсэн зөв болохыг хэлж нотуудыг харан хэлж өгдөг.
Бүрэг нотыг дагнааслаар Нами Санжи хоёр гарч үлдсэн нь араас нь суллагдав. Нөгөө талд жижигхэн Бепо Гордоныг амжилтаар суллаж чадна. Ломио Лупиг өөрийн тойрогтой төвжин огт гаргахгүй байлаа. Тэрээр Утаагийн хүчийг олж мэдэх хүртэл чамайг түн рүү явуулахгүй гэж хэлдэг. Жимбэ Франки хоёр ханыг цөмөлж Номын сан руу ороход чулуун хөшөөнүүд тэдэн рүү дайрч эхэлдэг. Зоро 3 сэлэмний эрдмийг ашиглаж Санжи Дябл Жамыг хэрэглэж бусдын ч мөн Робиныг судалгаа гэж дуусах хүртэл хүч нэмэн тулдлаа. Бодит ертөнцид Утаагийн дуу цууратаж түүнийг сонссон хүмүүр сүнсээ алдаж байлаа. Дэлхийн засгийн газар хөргөчдийн тоо олон нэмэгдэж байгаа санаа зовж байв. Энэ хурдаараа нэг цагийн дотор дэлхийн хүн амын 70% нь хөгжмийн ертөнцид татагдах болно. Энэ үйл явдал яг л дэлхийн төгсгөл мэт санагдаж байв. Түүний хамгаалагч Утааг буудахыг оролцсон ч Утаа тэднийг амархан дэлж хөгжмийн нотонд хордог. Утаа хүмүүс танд нь энэ ертөнцид хүн бүр ижил тэгш хэрэгтэй хэлдэг. Гэтэл нэг хүү гэртээ харахыг хүссэн бөгөөд Утаа түүний хэцүү амьдрал руу яагаад буцахыг хүсэж байгааг ойлгохгүй байв. Энэ үед Утаа дээр Коби хүрчрэн түүнийг эм бүхнээ зогсоохыг хүссэн ч Утаа шууд л татгалзсан. Арга мухарцсан Коби хүмүүс энэ ертөнд жинхэнэ биш. Утаа тэднийг мэхэлсэн гэдгийг хэлдэг. Тиймээс бодит ертөнд рүү хурдан буцах хэрэгтэйг сануулна. Үннийг мэдсэн хүмүүс энэ төлөлд нь үлдэхгүй гэж шуугилдж байлаа. Утаа хүмүүс тийм золон ертөнд рүү буцахыг хүсээд байгаа дурам хугарч бүх хүнийг тэдээ баавга болгон хуургав. Коби Бруно хоёр амжин зүхтаж Лупигийн бүлэг дээр ирнэ. Тэнд Том хариулт өгөхгүй байсан учраас Утаагаас өөрөөс нь асуухаар яваад өгдөг. Үлдсэн хэдэж дайралтад бэлдэж эхэлнэ. Лупи Утаа руу дайрсан ч ямар ч үр дүнгүй байлаа. Лупи түүнээс яагаад Шанкс итгэхээ болсныг асуухад тэрээр 12 жилийн өмнө Шанкс намайг орхиж явсан гэж хэлдэг. Ингэснээр бид Утаагийн өнгөрсөн түүх рүү шилжинэ. 12 жилийн өмнө Шанксын багийнх нь хөгжмийн тосгонд ирсэн байлаа. Утаагийн дуулах чадвар маш онцгой байсан тул Шанкс түүнийг энд үлдээд дуртай зүйлээ хийхийг хүссэн ч Утаа эрс татгалздаг. Гэтэл тэр орой тосгоны иргэд үхэн энэ тэнхүү гал авалцж байлаа. Утаа Гордоноос юу эцэст нь Утаа чөтгөрийн хүчээс суллагдан Шанксын төвөрт унсан бөгөөд яагаад аав нь өөрийг нь авахар ирснийг асуужээ. Шанкс охиноо орхиж чадахгүй нь хэмээн хариулдаг. Шанкс Утааг тайвшруулан унтахыг хүссэн ч тэрээр унтаж чадахгүй гэдгээ хэлв. Учир нь тэрээр сүнсний ертөнцид гацсан хүмүүсийг аврах шаардлагатай байлаа. Утаа тэднийг авч ирэхийн тулд дуугаа дуулж эхэлжээ. Халтай дууг сонсож буцах хаалгыг олсон байна. Энэ үед Казару хэсэг хугацааны дараа бүх хүн сэрдэг бөгөөд манай хэдэж цааны хөлөг дээрээ сэрнэ. Лупи сэрээд харуул Утаа Шанкс хоёрын хөлийг тэднээс холдон одож байгааг харн хоцорсоор аниман төгсдөв. За ингээд бичлэг маань таалагдсан бол та бүхэн лайк болон сабскрайб дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.